Занамынхаа дараагийнхаа бичлэгээр олзож байна. Энэ удаагийн бичлэгээр TCL Lesson Survey part 2-ыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Тэр нэг 5000 лайк хүрэх юм бол дараагийн партыг оруулна гэж хэлснийхаа дагуу бичлэгээ оруулж байна. Тэгээд 3 дахь партыг 100000 лайк хүрэх юм бол оруулъя гэж хэлдэм билүү гэж бодсон. Тэгвэл 5000 лайкийг та хэд ямар урт өргөж вэ? Гэхдээ тэгээд амлсныхаа дагуу ямар тааж part 2-оо бэлдлээ. Бичлэгээ хүлээж авна. Энэ хүчлэгтэй минь хамтран ажиллаж буй Just Brand-тэй баярлалаа. Just for a moment. өөрийгөө чөлөөлөх хамт цоошин час хийсэн хамт just for a moment. За өмнөх анги дээр боловсролын сайдын талаар мэдээлэл гараад дууссан бол 4-р анги маань энэ мэдээллийг хүлээж авсан манай хэд юуж болоогүй юм шиг ажиллаа хийж угаар үргэлжилдэг. Яг нь харин болон гүндээ хоёр тэр мэдээлэл үнэн эсэхэд эргэлзээд шууд асууж чадахгүй юу байсан ч нөгөө хоёр нь огтоохгүй байсан болохоор тэгсгээд л орхих оролдог. За тэгээ үүний дараагаар манай хэд багшигаа зодсон гэх хэргийг шалгахаар нэг сургууль руу явцгаадаг. Ядчих тэр багш нь нэлийн алдар нэр хүндтэй мундаг багш бөгөөд манай хуваажийн бүр фэн юм байна лээ. За түүнийг болохоор чон багш гэдэг бөгөөд дөнгөж очивгүй юу л манай хуваажийн чон багштай очиж уулзаад баг гарын үсгийг авах нь олгүй л наалдаж эхэлдэг. Нэгэнт хуваажийн нөгөө багштай уулзаж байгаагаас хойш гүндээ маань нарын албаа хариуцаад харин нөгөө зодсон хөвгттэй нь уулзгаар болдог. Зогсон хүүхдийг хянана гэдэг бөгөөд яагаад зогсныг нь асуудал огт хэлэх шинжгүй зүгээр л сургуулаас өмөрөө өөлөх өчгөө гэж зөрүүдлээд олигтой юм ярьдаггүй. Үүний дараагаар хуваажин маань босод багш нартай уулзтал чон багш бол сурагчид дундаа алдартай байгаа зогсохгүй багш нартай ч гэсэн үнэлэгдсэн нэг юм байна лээ. Тэгээ зогсохгүй энэ сургуульд ирж багшилснаас нь хойш сургуулийн нэр хүнд хүртэл өссөн гэхлээр үнэхээр л мундаг багш болж таардаг. Тэгээ ийм мундаг үнэлж явдаг багшийг нэг сурагч олонний нүдэн дээр зогсноос болоод бусад багш нар нь нийлж аваад гомдол гаргасан байдаг. Харин хянууны хувьд сургуультай сурлаараа номер 1-т ордог бөгөөд саяхан чон багшийн байгуулсан тусгай ангид нь явж эхэлсэн юм байна лээ. Гэтэл чон багшийн тусгай ангийн сургуульд нь хянууны хувьд эдэрхийн амархан бөгөөд тоцрогдсон байсан болохоор уурлаж тэдний хооронд асуудал үүссэн гэж хэлдэг. Харин нөгөө талд харим хянуунтай уулзаад үзтэл шаал үрзүүл ярьдаг. Хянууны ээж аав хоёр нь тиймч баян хүмүүс биш бөгөөд байдаг л нэг хоолны газар ажилладаг байсан юм байна лээ. Тэгсэн тэдний хоолны газарт багш нэг удаа очсны дараа удалгүй шаардлага хангаагүй барилга гэж нэгэн гомдол мэдүүлснээс болоод хаагдсан байдаг. Тэгээд зогсохгүй хянууныг ямар цагийн багш дээр хичээлж байгааг нь чон багш асууснаас мөн л удалгүй тэр багш нь хянуунд хичээл заахаа болчихдаг. Үүнээс болоод энэ бүхэн тохиолдол эсвэл чон багш албаар хянууныг орлоод байна уу гэсэн эргэлзээ төрж эхэлсэн байдаг. За энэ хооронд гүндээ маань тус сургуулийн топ хүүхдүүд бүгдээрээ нэг сургуультанд явдгийг нь анзаараад очиод уулзтал ямар ч хүүхд байхгүй мөртлөө нэмж хүүхд авахгүй гэж хэлээд гаргачихдаг. Энэ үеэрээ манай хүн өмнөх техникийн ангийнхантайгаа таарлах бөгөөд нөгөө атманууд ч нэх өөрхөн хичээл энэ төр ярьсан тоглож моголцсон явж идэв. За нэг иймэрхүү маягтай харин болон гүндээ хоёр яг зүв маалчсан хэрэгэ мөрдөөд явж байхад хуваажийн огт тоосон шинжгүй нөгөө чон багштай наалдаад л явж байгааг нь харсан харин нэлээд урган ногордог. Ядчих төмнө нөгөө өшөө авалтаас болоод ийм зүйл хийж байгаа гэсэн мэдээлэл сонсчихсан болохоор зөв бурууг ялгалгүй шууд автоматар багшийн талд ороод байгаа юм шүү дээ гэж хартаж эхэлдэг. Тэгээ энэ үеэр харин маань өнгөрснөө дурсах бөгөөд хамгийн анх хуваажийн харимыг 10 жилийн сурагч байхад нь дээрлэгчдээс аварч танилцчихсэн юм байна лээ. Магадгүй харин маань хуваажиныг хараад түн шиг болохын тулд л энэ замаар явсан байх л та. Тэгээ өөрийнх нь тэгж их хүндэлдэг үлгэр жишээ авч явдаг хүн ингээд зогорчсон яваад байхлаар улмал урам нагурдаг. Гэтэл яг үндэ манай хуваажийн анхнаасаа л чон багшийг с ิจ гтэй хүн гэдгийг нь мэдээд энд ирсэн бөгөөд албаар юуч мэдэхгүй царайлаад л түнд нь алдаж байсан юм байна лээ. Яаж мэдсэн гэхлээр энэ чон багш өмнө нь нөгөө Яригийн ангийн багш нь байсан бөгөөд түүнийгт гэлсэн одоогийн хянуун шиг оролсоор байгаа шилжгэд хөргсөн хүн байдаг. Гэхдээ яг яагаад ингэж сурагчтай оролдох юм бол гэсэн чинь өөр баян эрх мэдэлтэй хүүхдүүдэд боломж олгохын тулд сурлагатай ч гэсэн боломжгүй хүүхдүүдийг албаар хорлож унгаадаг юм байна лээ. Ингэж тэр баян айлын хүүхдүүдийн үнэлгээг нь дээш нь өргөснийхөө төлөө ээж аав нараас нь ахвал авдаг нэг тийм хөгийн гар байж таардаг. Нэр хуваажин маань уг нь ингэж албаар юм идэхгүй царайлж чон багштай ойртож байгаагаа гүндэд бол хэлчихсэн л байсан юм байна лээ. Харим л ганцаараа мэдээгүй байсан бөгөөд яагаад хэлээгүй юм бол гэсэн чинь харим хотлоо ярьж хүн хуурахтаа дархан учраас ингэж жүжиглэж байгааг нь мэдчих юм бол баригдчихж магадгүй л гэж бодсон юм байна лээ. Тэнийг нь мэдсэн харим маань зүгээр л хэлчихгүй яасан би танаас болоод таних сэжиглжглээштэй энэ төр гэдэл нэх өөрхөн уурлах гомдлоо хоёрын хооронд ярилцаад манай хоёр эцэст нэг юм ойлголцоцгаадаг. За яг ингэж ойлголцоод байж байтал гэнтэл цагдаа нар хурж ирээд манай эдийг бүгдийг нь бариад явчихдаг. Яаж байгаа юм бол гэсэн чинь өмнөх сургуулиудад ажиллаа хийж явах үедээ гимгүү сурагчдад хүч хэргэлсэн байж магадгүй гэх гомдол ирсний дагуу шалгахаар болсон гэж хэлдэг. Ингэснээр манай гүндэл ганцаараа арын албанд ажилладаг болохоор зүгээр үлдээж хуваажийн харим сайд гуруула төр саадуулахд харуулдаг.
Ер нь бол энэ гомдол нь үндэслэлгүй учраас нэг удахгүй гарах нь бол тодорхой. Гэхдээ хамгийн гол нь энийг нөгөө Жон багш хийлгсэн бөгөөд улсын шалгалт өнгөрөх хүртэл манай эдийг хорж байгаад нөгөө ахуулсан хүмүүстэй асуудалгүй шалгалтанд нь тэнцвүүлэх гэж байгаа юм байна лээ. Жон багшийн хувьд албаар хянууныг сургуулиас нь хөөлгөж байгаад өөрийнхөө дааж авсан хүүхдээ нэгдүгээр хайр руу оруулах гэж байсан ч манай эд ирснээс болоод нөгөө хүүхдийн хэрэгэнд төтгөлцээд буцаад шалгалтаа өгөхөр олчихсан байдаг. Тиймээс Жон багш бүр улаан цайн дааж авсан хүүхдтэй шалгалтын материалыг төрүүлж өгч байгаад хүчээр цуу авахулахаар шийддэг. Тэ мэдээж үүнийхээ төлөө ээжтэй тохиролцож байгаад бас нэг өндөр албан тушаал авахар болсон юм байна лээ. За энэ хооронд манай хэд бүгдээрээ орогдчихсан байх бөгөөд гүндээ маань эргэлдээр очтол сайд түүнийг нөгөө албан тушаал солино гэдээсэн өргөдлөө яг удаа аваад ирээ гэж хэлдэг. Гүндээ маань өмнө нь ажил нь хэцүү байсан болохоор албан тушаалаа өөрчлөх хүсэлт гаргах гэж байгаа цайтад баригдаж байсан юм байна лээ. Тэгээ тэрийг чинь яг одоо хийгээд өгье нөгөө материалаа аваад ирээ гэж хэлдэг. Яг манай гүндээ өг нь тэр үдэл тэгж бодож байсан ч одоо бол эндээ үлдэх сонирхолтой байгаа л да. Гисэн ч сайд чамаагч гэсэн удахгүй юм газарт орохыг чинь хармааргүй байна. Тиймээс чи эртхэн ажиллаа сольсон дээрээ гэж хэлээд хүчээр нөгөө алтан бижиг дээр нь гар үсэг зураад явуулдаг. Зангиснэр маргааш нь ч болж сургуулийн шалгалт болох бөгөөд Жон багшийн дааж авсан хүүхэд нь баахан шипи бэлтчихсэн учраас бүх асуултандаа ямар ч асуудалгүй хариулдаг. Тэгсэн яг шалгалтын материал засаж байтал гинт нөгөө хүүхдийн нь хариулт бүгдээрээ буруу дугуулсан гэд гараад ирхэн дээр. Сандарсан Жон багш яс шалгалтыг зогсоох гэтэл яг энэ үеэр манай хуваажийн ороод ирдэг. Тэг юу болсон гэсэн чинь манай эдийн шалгалтын материалыг нь л өөрчилж гисэн юм байна лээ. Гүндэд нөгөө албан тушаал өөрчлөх өргөдөл дээр нь гарын үсэг зурх биш, очиж шалгалтын материал өөрчил гэж тушаал өгсөний дагуу манай хүн очиж өөрчилсөн байдаг. Тэгээ өөрчлөхдөө зөвхөн хариултын байрыг нь сольсон бөгөөд асуулт нь бол хэвээрэл байсан юм байна лээ. Тэгсэн нөгөө Жон багшийн дааж авсан хүүхэд нь ганцаараа тэг авчихсан бөгөөд тэр хариултыг нь өөрчлөхөөс өмнөх хариулттай тулгаад үзэх юм бол 100 авахаар хариулсан байдаг. Тэгээд зогсохгүй гүндээ маань өмнө нь Жон багшийн хүүхдүүдэд хижээл ордог сургалтын газар руу орохдоо дуурайч үлдээч гисэн байсан бөгөөд тэнд нь Жон багш хүүхдийн ээжтэй шалгалтын хариулт өгж байгаа яриа нь бижигдсэн байдаг. Ингэснээр зөвхөн Жон багшаарч тогтохгүй хөл бусаар дүнгийн 8-аас эцэг эхчүүд нь бүгдээрээ хариуцлага хүлээж уугаар дурдган ангиманд дуусдаг. За 5 дахь анги маань нэгэн бага ангийн багш амиа орлох гэж байхад нь азар харийн маань ирж зогсоож уугаар эхэлдэг. Энэ бол Чой багш бөгөөд түүний ээж нь охинд нь ямар нэгэн зүйл тохиолдож байна гэж мэдрээд манай эдэд гомдол гаргасны дагуу ирсэн байдаг. Ингэснээр Чой багшийг төр хугацаанд ажилласан чөлөөлөөд оронд нь манай хуваажийн түүний ангийг нь дааж авахарлдаг. Гэхдээ энэ жаахан хүүхдүүд яг яасан болоод Чой багш бүр амиа орлох дээрээ толжсон юм бол үнэхээр сонирхолтой. Хэдүүлээ энэ нууцыг дараагийн бичлэг дээрээ олж мэдцгээе. Гэхэд бичлэгээ дуусгах бол бас муухай те хотлоо. За Жон багшийн хувьд дөнгөж сургуулаа төгсөөд анхныхаа ангиа дааж авсан тэр өдрөөс л энэ бүх зүйл эхэлсэн байдаг. Хамгийн анхны танилцах өдөрлөг дээр Үжин гэж хүүхэд жаахан дуумууд байсан болохоор Жон багш түүнд туслаад өнгөрдөг. Тэгсэн тэр өдөр Үжиний ээжээс нь мессеж ирэх бөгөөд дөрөв манай Үжинийг суу гэж хэлэхдээ баг зэрэг ширэн уйлж байгаа юм шиг санагдлаа. Манай Үжин таныг өөртөө дургүйгээд бодчих вэ гэж санаа зовсондоо уйлж байгаа юм шүү. Цаашдаа анхаараарай гэж хэлдэг. Жон багш мэдээж үүнийг нь өөртөө хүлээж аваад анхаарч ажиллахаар болдог. Гэтэл харамсалтай нь энэ бүхэн дөнгөжөл эхлэл байсан байдаг. Энэ өдрөөс эхлээд Үжиний ээж юм болгонд л Чой багш руу мессеж бичиж эхэлдэг. Манай хүүхдийг олонний нүдэн дээр битгий тоо бодуулаарай. Хэрвээ буруу бодчих юм бол өөртөө итгэлгүй болчихж магадгүй. Бас түүний шалгалтыг нь шүүхтээ X тэмдгээр биш өөр тэмдгээр тэмдэглээрээ энэ түүнд сэтгэлийн шарах болчихж магадгүй гэж би санаа зовж байна. Бойл болохгүй гэсэн үгнүүдийг ч гэсэн хэрэглэж болохгүй. Хүүхэд маань өөртөө итгэлгүй болчихвол яана. Хувцалтандаа ч гэсэн анхаарасай гэж таныг хүсэж байна. Мөр ойл гаргасан хувцас өмсөх нь манай хүүхдэд эвгүй сэтгэл төрүүлж магадгүй. Гих мэт мессежнүүд өдөрт хэдэн 10-аараа ирэх нь хэвээ үзэгдэл мэтэл болсон байв. Ингээд зогсохгүй хувийн сошиал хаяг дээрээ найзуудтайгаа гарсан зураг оруулах нь хүртэл хүүхдэд нь буруу үлгэр дуурайлал үзүүлж байна гэж үзээд комент мессежээр булаастай. Тэгэхээр Чой багш эцэстээ дэсгээ байгаа захиралтай энэ бүхнийг хэлтэл зүгээр л хүүхдийн төлөө гэж бодоод сошиал хаягаа хаажгаа гэж хэлдэг. Гэсэн ч Чой багш маань энэ бүхнийг сөргөөр хүлээж авалгүй хүүхдийн төлөөгээ сошиал хаягаа хүртэл хаагаад өөртөө итгэлгүй байсан үжинд зориулж тусдаа тоглоомын өрөө бэлдэж бусад хүүхдүүдтэй найзлуулж эхэлдэг. Ингэснээр үжийн жангийнхантайгаа найзалж эхлэх бөгөөд овоод ажгүй явж байтал нэг өдөр хөлбөмбөг тоглож байхдаа нэг найзтайгаа санамсаргүй мөргөлдөөд унчихдаг. Хэдийгээр нөгөө хүүхэд нь тэр дорхноо уучлалтгүйсэн ч үжийн уучлах нь битэл босч ирээд нөгөө хүүхэд рүү юм шидээд түүнийг бүр гинтэж орхидог. Ингэснээр хоёр хүүхдийн ээж багштай нэрж уулзах бөгөөд уг нөгөө хүүхдийн ээж нь хүүхдүүдийн хооронд иймэрхүү зүйл байх гэж зүгээр өнгөрөх гэсэн ч үжийн ээж уурлаж бүр сургуулийг оролдуулахар болдог. Тэгээ яг үндэ ингэж хуралдах юм бол үжийн буруудан болоод дуусах учраас Чой багш дими ухаа гэд гуйсан ч та миний хүүхдийн төлөө мэдүүлэх үг үсттэй гэж тулгаад бүр зөрүүдэлсээр байдаг. Тэгээ хэлсээр байхад хуралдана гэж зүтгэсээр байгаад хуралд орж ялагдах бөгөөд тэр бүхэмдлээ Чой багш руу гаргаж эхэлдэг. Өдөр шөнөгүй Чой багш руу залгаж түүнийг буруудгаа зогсохгүй сүулдэ бүр гэрт нүртэл ирж дарамтлж эхэлдэг.
Уг нь бол Чой багш зүгээр л харсан зүйлээ хурал дээр үннээр нь хэлсэн байтал үжиний ээж өөрийг нь хорлохын тулд албаар худлаа мэдүүлэх өгсөн гэж бодоод бүр лайвалж эхэлдэг. Сүүлдээ бүр нөхрөө хүртэл сургууль руу нь явуулж үжинийг авах нэрийдлээр дарамтлж эхэлдэг. Үүнийхээ дараа цагдаа дээр очиод манай хүүхдийг ангийнхан багш нь хүчирхийлсэн байна гэж шаал худлаа гомдол гаргачихсан байдаг. Мэдээж энэ бүхэн худлаа учраас Чой багш цагдаад шалгагдаад гин бурууг нь нотлогдно л доо. Гэхдээ хамгийн гол нь иймэрхүү хэрэг дор хаяж хагас жилээс 1 жил хүртэл сунжирдаг бөгөөд байнга цагдаа дуудагдаж мэдүүлэг өгөх шаардлагатай болдго юм байна лээ. Тэгээ эцэст нь гин бурууг нь тогтоогдох юм бол үжиний ээж Чой багшийг буруу сэжгэлсэндээ уучлалт гуйгаад л болоо. Хууль нь угаасаа л юм. Тэрийг нь энэ үжиний ээж мэддэг учраас ер нь бол уурандаа албаар л ингэж орлож байгаа юм лээ. Тэгээ дээрэс нь цагдаад шалгагдаж байгаа болохоор гадуур ээж аваад муугар ярьж эхлэх бөгөөд Чой багшаар бүр сүулдэ хүүхдүүдтэй хичээл залахгүй гэх эцэг эхчүүд гарч эхэлдэг. Ийм хүн зүйлсийг туулсан учраас эцэст нь Чой багш яг бууж өгөхийн даван дээр манай эд ирж түүнийг аварсан байдаг. Ингэснээр түүнийг ажлаас нь хэсэгжүүлүүлээд сэтгэл зүйн эмчилгээний төртөл хамруулж эхэлдэг. Тэгсэн энэ үеэр манай харим гүндээд жаахан сэтгэл алдарч эхэлсэн байгаа нь харагддаг. Бас ч гэж баггүй хугацаа хамт өнгөрөөсөн болохоор дасч эхэлсэн юм байлгүй. Харин нөгөө талд Хважин маань Чой багшийн оронд ажиллаж эхлэнгүүтээ яг үжиний ээж Чой багшид яаж хандсан шиг нь хаашаалж эхэлдэг. Өдөр шөнөгүй үжиний ээж рүү мессеж бичиж бараг л агаар юм хід байвал болох вэ? Үжинд баяртай гэж хэлэхдээ аль гараараа даллуул зүгээр үү? Үжийн унтаж байна яаж сэрэх үү энэ гэдэл яг л өөр шиг нь хаашаалж эхэлдэг. Үжиний ээж жинийгэн сүулдэ дэсгээ аваад битгий байнга мессеж бичиж залгаад бай. Манай нөхөр уурлаж байна гэж нөхрөөрөө далаалгах тактик руу ордог. Тэгсэн яг энэ үгийг нь хүлээж байсан Хважин маань нөхрийнх нь ажил дээр нь очиод би таныг уурлуулсан бололтой намайг битгий ажлаа салуулаач энэ төр гэдэл сөгдөж мөргөөд жинхэнэ жүжиг тавьж өгдөг. Ер нь бол өмнө нь манай Чой багш дээр ирж дарамтлсных нариуг авч байгаа юм л да. Тэнгиснээс болоод удахгүй тушаал дэвших гэж байсан үжиний аавын өндөрхөн нэлжлэгдэж хамаг мөрөөдөл нь талааруулдаг. За тэгээ хамгийн сүүлд нь үжиний ээжээ эсрэг хүүхдийн хүчирхийлэл үлдэж байна гэд гомдол гаргачихдаг. Мэдээж энэ бол гүтгэлгэлтэй яг л үжиний ээж Чой багшийн эсрэг гаргасан шиг. Гэхдээ эцэст нь цагдаа нар шалгаад буруу гэдгийг тогтоогдох юм бол үжиний ээжээс уучлалт гуйгаад л болоо. Хууль нугасаа юм хойно одоо яа гэх вэ? За тэгээ энэ бүхний дараагаар үжиний ээжээ Чой багш болон үжиний хоёр ямар дотно байгааг нь харуулах бөгөөд өөрт нь л яг үнэндээ хамаг асуудал байсан байна гэдгийг нь ойлгуулдаг. Ингэснээр эцэст нь үжиний ээжийн Чой багшид хийсэн бүх үйлдэл нь хүүхдийнх нь багш гэдэг ганцхүүгээр л хаацаалагдаж байсан бөгөөд хэрвээ багш биш байсан бол тус тусдаа маш өндөр хэмжээний ял авахаар сэтгэл зүйн хүчирхийлэл үлдэж байсныг нь харуулдаг. Өдөр шөнөгүй удастаж ховын орон зайд нь алдна. Зарим нь бүр гэрт нь хүртэл ирж дарамтлана. Сошиал хайгийг нь дагаж шүүмжлэх бол бүр энгийн асуудал болсон. Яг үндэ энэ бүхэн хуулийн заалттай гэмт үйлдэлүүд гэсэн хүүхдийнх нь багш гэдэг ганцхан үгээр хаацаалагдаж олон багш нар хохирсоор байна. Тиймээс энэ буруу системийг зөв болгохоор эцээ хүртэл явах болно гэж хэлээд эцэст нь энэ буруу системээс олж хохирсон бүх багш нараас боловсролын яамны зүгээс сайд маань чин сэтгэлээсээ уучлалт гуйж угаар 5 дугаар анги манд тусдаг. За тэгэхэд нэг иймэрхүү байлаа. Тэгээд дараагийн бартаа урд үзмээр ах юм бол лайка 10,000 хүргээрэй. Түр баяртай.